Оройн төргийн үзэгчдээ Өндөрхөн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Та бүхэндээ Чингис хотод болж өнгөрсөн үйл явдлын мэдээллээс танилцуулъя. Эхний мэдээнд анхаарлаа хандуулна. Өөрийн зуух цэвэр усны их усүртэй холбоотой асуудлаар аймгийн засаг дарга шалгалт хийсэн байна. Засаг дарга нөөц хөрөнгөөс тог тасарсан хугацаанд өөрийн зуухнуудыг хэвийн байдалд ажиллуулах дизель генераторын асуудлыг шийдвэрлсэн байна. Хинтээ аймгийн засаг дарга чогсомж аваар ахлуулсан ажлын хэсэг эрчим хүчээр хангагч байгууллагуудын төлөөлөлт хамтран өөрийн зуух цэвэр усны их усүртэй холбоотой асуудлаар газар дээр нь шалгалт хийж ажилласан байна. Өмнө үедэд 5 хүн үдж байгаа. Энэ сарын 17-нд бас тог тасарсан. За энэ тог тасарсантай холбоотойгоор бол бид нар газар дээр нь бас аймгийн засаг даргын орлогчтойгоо хамт бидэд бас өөрийн зуух энэ цэвэр усныхаа энэ их усүр дээр бол шалгалт ажилласан. Ингээд бол бидэд бас яг юун дээр дутагдaltaй юун дээр бас алдаатай ажиллаж байна гэдэг дээр бас аймгийн шуурхайчтайгаар ярилцаад за өнөөдрийн тог тасралтын дээр бид бас ирж бас өмнөх ярьсан бас асуудлаа шийдсэн байдлыг бас шалгаа явуулж байна. За өнөөдрийн үед бол тог тасарсан хэдий ч одоо манай орон сууцных бол усгүй байдаг. За энэ бол тог тасрахад бол ядаж эхний ээлжинд бид нар усыг нь шийдъя. Устай байлгая гэдгээр бол одоо их усүр дээр өдөр бол ноцоос генератор бол хэвээ ажиллаж байна. За мөн бас энэ 100хан дээр бас дулааны доголдол үүсэж байгаа. Тэгэхээр бид нар бас онцгой комиссараа ярилцаад дөрвөн их усрын асуудал, генераторын асуудлыг бол шийдвэрлэж явж байгаа. Тэгэхээр одоо бид нар тог цахилгааны асуудал, одоо тасрах асуудал үүсэхэд бол усны доголдол, халаалтын доголдол үүсэхгүй байдлаар бид нар ажиллах ийм шилжиж явж байна. Энэ сарын 17-ны өдөр тог тасралтантай холбогдуулан дулаанаар хангагч байгууллагуудаас халаалт өгөх боломжгүйд хүрэхэд аймгийн засаг дарга чогсомж засаг даргын орлогч Батсайхан нар өөрийн зуух цэвэр усны их усүртэй холбогдуулан шалгалтыг хийж үүссэн доголдыг яаралтай засарч сайжруулах, эрчим хүчний доголдол үүссэн тохиолдолд ус халаалтын хэрэглээ доголдохгүй байх үүрэг чиглэлийг өгч байсан юм а. Аймгийн засаг дарга болон эрчим хүчний зохицуулах зүйл, уран зох эрчим хүчний хангагч байгууллагуудтай хамтраад энэ уран зуух цэвэр усны их усүртэй холбоотой асуудлуудаар газар дээр нь шалгаж байгаа. Юу гэхээр 2021 оны 12 сарын 17-ны өдөр Хинтээ аймгийн цахилгаан тасарсан. Энтэй холбогдуулаад дулаан хангамжийн байгууллагууд бас халаалттай өгөх боломжгүй цэвэр усны их усүр байхгүй холбогдуулаад аймгийн засаг даргатай бас хамтраа газар дээр нь шалгалт хийсэн. Тэгээ өчигдөр бид бүхэн эрчим хүчний хангагч байгууллагууд, дулаан хангагч байгууллагуудын төлөөлөлтөд уулзаад үүрэг чиглэл өгсөн. За бэлэн байдлын хангах тал дээр анхаарч ажиллая. Тэгээ ер нь бол энэ тог тасарсан тохиолдолд ямар их усүрээр дулаанаа хангахын, цахилгаанаа хангахын гэдэг чиглэлийн схемчлээ гаргалаа. Тэгээ өнөөдөр шуурхай штабаар танилцуулаад схемчлээ ерөнхийдөө тогтлоо. Тухайлх юм бол одоо цахилгаан тасарсан тохиолдолд 2 дугаар уран зуухыг яаж хангах вэ гэхээр нэгдсэн эмнэлгээс хангах болж байна. Шинэ их усүр бий болгож 9 дугаар уран зуух болон сунагийг одоо дулаанаар хангах асуудал ийм схемчлээ гаргалаа. Мөн одоо энэ 1 дугаар уран зуухыг болон ерөөл төгсийг одоо хангах энэ дээр нэг одоо шинэ генератор байрлуулах болж байна. Мөн баялаг хорох болон булаг буюу тэр Ахмадын хорооны хуучин Ахмадын хорооны урдлын их усүр дээр дахиад нэг станц бий болгоод тэрнээсээ их усүр хангах гэсэн чинь гол нь одоо цахилгаан тасарсан тохиолдолд нэгдүгээрт иргэд маань цэвэр усаар хангах боломж байдгүй. Тэгэхээр цэвэр усаар хангах асуудлыг сая газар дээр нь ярьлаа. Генератор хэвэн ажиллаж байна. Одоо цэвэр усаар хангаж байгаа. Энийг бид шалгалаа. Дараагийн асуудал бол дулаанаар хангах асуудал. Айл өрхийг бол бид нэг удаа бол таслан тэр үед бол ягаад гэвэл зөвхөн одоо дулаан цэвэр усаар хангах ийм одоо их усүр. Тэгэхгүй нөгөө генераторын хүчин чадал хүрэхгүй. Сая бол засаг дарга нөөцөөсөө генераторын асуудал 4 одоо генераторын асуудлыг нөөцөөсөө гаргахаар болж байна. Тэгээд гол цэгүүд дээр 1-р уран зуухан дээр нэг тавина. Тэр 7 сунаа 9 болон сунаа дээр нэгийг тавина. За энэ хойтлын булаг дээр нэгийг тавина. Ингээд 4 их усүр ингээд тавьчихснаар тухай тасарсан тохиолдолд бол одоо нөөц хангах боломж нь байгаа гэж үзсэн. Энэ саяын тог тасарсан асуудал нь бол дамжуулах дээр гарсан гэмтлүүд тэгээ газардлага үүсээд байгаа юм. Газардлага юунаас үүсэж байгаа нэг хоёр шалтгаан байна гэж ингэж үзэж байгаа. Одоо дүгнэлтөд хараахан гараагүй. Урьдчилсан байдлаар нэгдүгээрт бол тоног төхөөрөмжийн гэмтэлтэй холбоотой асуудал байж байна. Хуучирсан байна. Эннээс болоод нөгөө нэг утаснуудын тасар трансформатор янз бүрийн шаталт үүсгийн нөхцөл байдал. Хоёр дахь асуудал нь бол хэрэглээ их өсөж байна. Үний хөнгөлөлтөд холбогдуулаад иргэд маань маш их хэрэглээ авч 43% өссөн гэсэн ийм тав бидээ гарчлаа байна л да. Тэгэхээр одоо энийг л гол нь одоо бууруулах чиглэлээр ажиллаж байна. За энэ манай цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ гэдэг төрийн төвчд компани эзэмшилд байдаг
Баян хөндөр хааны хоорондох 110 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, бор өндөр Баянмгийн хоорондох 110 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамудад гэмтэл гарсан. Үүссэн. Тэр гэмтлийг устгахаар цахилгаан дамжуулах үндсэн шүлжээ төрөмжлөгчд компаниас захиалгах ажлаар энэ тэр хүчил тасраад байна. Ер нь яг тасрах гол шалтгаан гэдээ ярил одоо зарим нь бол иргэд захилгааны одоо хэрэглээ ихсээд тэрнээс холбогдуулан одоо тогтсарж ин ч юм уу те. Яг одоо шалтгааныг юу байгаа вэ? Иргэдээс хамааралтай зүйл байгаа юу? Ер нь бол аль талдаа л байгаа. Иргэдээс хамааралт одоо засгийн газраас цахилгаан дулааны үнийг төлбөрийг өнгөрсөнтэй холбогдуулан ер нь манай хэрэглэгч нарын хэрэгжилж байгаа ачаалал нэмэгдсэн. Энэтэй холбогдуулаад одоо энэ хуучирж модож байгаа насжилт өндөр болсон шугам танулгууд гэмтэх, ачаалал хэтрэх тийм асуудлууд байна. Байгууллагын зүгээс бол бас шинжилэл хийх одоо үе шатаар явж байгаа л да. Тэрэн дээрээ бас анхаарах оновчтой төлөөлөгч гэдэг юм уу те. Талаараа бас аль талдаа л бол нөлөөлж илэн да. Цахилгаарч юмш тасалдах асуудал бол Харин өнөөдрийн хувьд цэвэр усны 2 дугаар шугам сүлжээний өргөтлийн станцын үйл ажиллагааг шалгахад тог тасарсан ч их усрын насаас генератор хэвэн ажиллаж ирснээр ус тасрахгүй болж байгаа юм а. Мөн дулаан дамжуулах 2 дугаар зуухыг нэгцэн эмнэлгээс хангаж, шинэ их усэр бий болгож, 9 генератор ажилуулах, сууна орон зуухаа генератор хангах эсхэмжлэл гаргасан байна. За 1 дугаар уурын зуух болон Ерөөл төс компани уурын зуухнуудыг хангахад шинээр генератор байрлуулах, баялаг хурах болон ахмадын хорооны хуучин их усэр дээр дулааны станц бий болгож дулаанаар хангах асуудал үе шатаагаар шийдэрлэгдэж байгааг албаны их сурвалжууд онцоллоо. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтээ аймгийн засаг даргын тамгын газар боловсролын газартай хамтран 5 дахь жилдээ авилгатай тэмцэх өдрийн хүрээнд шудраг ёс, хөгжил дэвшилт, эсэ бичлэгийн уралдааныг зарлаж шилдэгүүдийг шалгаруулсан байна. Хинтээ аймаг авилгатай тэмцэх авилгын эсрэг анхан шатнаас нь эхлэн үр дүнтэй тэмцэх чиглэлээр нарийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Авилгатай тэмцэх газраас хийгддэг шудраг байдлын үнэлгээгээр Хинтээ аймаг орон нутгуудаас анхудаага 2 дугаар байранд эрэмлэгжээ. Авилгын эсрэг олон үр дүнтэй ажил зохион байгуулагдсны нэг нь 5 дахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн 9-өөс 12 дугаар ангийн сурагчдад шудраг ёс, хөгжил дэвшилт, эсэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж шилдэг эсэ бичсэн сурагчдыг өнөөдөр шагнан урамшууллаа. Авилгатай тэмцэх газраас зөвд шудраг зөв аяныг бол бүтэн жилийн турш зохион байгуулж байгаа. За энэхүү аяны хүрээнд бол за тусгай төлөвлөгөө гаргаж, за мөн нөлөөллийн ажил, за мөн одоо олон одоо бас бодит ажлуудыг бол зохион байгуулж байна. За мөн аймгийн дарга үйл ажиллагааны хөтөлбөрт бол авилга ашиг тусгай зөрчлөөс урсан сэргийлэх зорилгоор тодорхой одоо зорилт арга хэмжээнүүдийг бол тусгаж, за хөрөнгө санхүүгийн асуудлыг бол орон нутгийн төсвөөс бол баталж за олон арга хэмжээнүүд зохион байгуулж. Үүний нэг бол өнөөдөр энэ аяны хүрээнд шудраг зөв аяны хүрээнд эсэ бичлэгийн уралдааныг бол зохион байгуулсан. За энэхүү уралдаан маань сүүлийн 5 жил бол зохион байгуулагдаж байгаа. Уламжлал болгоод. За өнөөдрийн байдлаар бол ерөнхийдөө 145 хүүхэд бол орлоо. За үүнээс бол эхний 50 байрыг бол шагналт байрыг бол шалгаруулж бол урамшуулж гэж явж байна. За эдгээр хүүхдүүдийн эсэ бичлэгээр бас подкастыг бас хийж, за мөн нөлөөллийн ажлуудыг бол зохион байгуулалт ажиллаж байна. За мөн одоо авилга ашиг сонлогийн зөрчилөөс урсан сэргийлэх чиглэлээр төрийн албан агчдын сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор бол нэлээдгүй олон тийм бодит арга хэмжээнүүдийг авч явж байна. За 2021 оны за шудраг байдлын үнэлгээгээр бол манай аймаг бол за аймагуудаасаа за 1-р байранд бол эрэмблэгдсэн ийм одоо үнэлгээтэй ингээ ажиллаа явж байна. Жил ирэх тусам бол эхний оролцоо ингээ оролцооноос ингээ харагдаж байгаа л да хүүхдүүд. За анх бол 20-30 хүүхэд оролцож байсан. Ингээл ахаа яваад байгаа үзүүлэлт. Энэ жил бол бүр 145 гээд нилээдгүй нэмэгдээ. За хүүхдүүд бол бас их хэрсүү актер байдаг юм гэж харагдаж байгаа. Сценээс харахад бол томчууд бидний те одоо харах өнцгөөс шал өөр арай гүнзгий одоо бодоогүй зүйлийг бодох ч юм уу. Бас тэдгээр хүүхдүүдийн бичсэн сценээс нилээд одоо маст хүрчихээр ийм оновчтой санаанууд нилээ явж байгаа. За подкаст уншуулахаас гадна за 15 хүүхдийн сценээс ишлэл өгүүдийг төвж бас бид нөлөөллийн ажил хийхээр ингээд бас ажиллаж байгаа. Тэгэхээр бол хүүхдүүд бол маш хэрсүү байдаг юм байна. Бидний хараагүй зүйлийг бодож санддаг юм байна. Тэгэхээр бас нилээд бас ухамсарт одоо ойлгохдохоор ийм зүйлүүд санаанууд бол маш их гарч ирж байгаа. Энийг бол бид нар бол нийт түгээхээр ингээд бол ажиллаж байгаа нөлөөллийн ажил хийхээр. Энэ жилийн уралдааны онцлог нь бүх сумдын сургуулиудаас төлөөлөл оролцож нийт 145 эсэ ирснээс эхний 5 байрыг шалгарууллаа. Ахлагын сурагчдын сэтгэлгээ тэлсэн бичлэгийн ур чадвар, томчуудын анзаардгүй зүйлийг үгийн урлагаар дамжуулан гаргаж ирсэн нь онцлог байсан байна.
Ерөнхийдөө манай Монгол улсын нийт хүн ард бол бүгдээрээ нэг л агаараар амьсгалдаг, нэг л нийгмийн гишүүд учраас нийгэмдээ болж байгаа шудраг болон шудраг бус явдлын үр дагаврыг нь хамтаараа хүртэх нь мэдээж ивэл гэсэн ийм гол санааг зохиолч бичсэн байгаа. Ерөнхийдөө авилга болон шудраг бус явдлын тухай бол нийгмийн ухааны хичээл дээрээ анхан шатны мэдлэг тэр болгоныг бол олж авдаг. Тэгээд нийгэмд маань тулгамдж байгаа хамгийн том асуудлуудын нэг улс төрийн чадварыг мөхөж байгаа гадаадын хөрөнгө оруулалт зээл тусламжийг боомлж байгаа ийм сөрөг үр дагавартай үйл явц ерөнхийдөө. За миний эсэний сэдв болохоор шудраг бас ба залуу үе байсан. Залуу үе бидний нүдээр яг шудраг бас гэж яг үеийн бид нар шудраг усны талаа төлөө юу хийж чадах юм гэдэг талаас нь ямар хүн болж төлөвшөх ёстой юм гэдэг талаас нь эсэндээ илүү тусгаж бичсэн байгаа. Авилга гэдэг зүйл нийгэмд хүн бүрт нэг адил тэгш эрх адил тэгш боломж гэдэг зүйлийг өгөө болгож идэг маш буруу зүйл гэж ойлгодог. Тэгээд тийм болохоор бидний хувьд гэвэл Монголынхаа ирээдүй болохоор үргэлж энэний төлөө эсрэг тэмцэж явах хэрэгтэй. Энэний эсрэг хүн маш төлөвшөх хэрэгтэй гэж бодож байна. Шагналт байранд орсон хүүхдүүдийн эсээг подкаст хэлбэрт оруулж олон нийтийн хүртээл болгох юм а. Дараагийн мэдээ хүргэе. Авилгатай тэмцэх газраас 2 жил тутамд нэг удаа шудраг байдлын үнэлгээг төрийн 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон нийслэлийн засаг даргын тамгын газарт хамруулан мэргэжлийн судалгааны компаниар хийлэгдэг юм. Энэ судалгааны дүнгээр Хинтээ аймаг улсын хэмжээнд 2 дугаар байранд үнэлэгдсэн байна. Шудраг байдлын үнэлгээний төрийн байгууллагыг авилгаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авилга үүсгэх шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Энэ жилийн байгууллагын шудраг байдлын үнэлгээний үр дүнгээр үндэсний хөгжлийн газар 81.4%-аар үнэлүүлсэн бол орон нутгаас анхудаага Хинтээ аймаг 81.1%-аар 2 дугаар байранд оржээ. Шудраг байдлын үнэлгээг бол авилгатай тэмцэх газраас 2 жилд нэг удаа хөндлөнгийн үнэлгээг бол хийлэгдэг байгаа. За Хинтээ аймгийн даргын тамгын газар 2021 оны шудраг байдлын үнэлгээгээр 81.1%-тай бол үнэлэгдэж хоёрт бол ирэмлэгдсэн байна. За 2019 оны үнэлгээгээр бол 75.6%-тай буюу 24-т бол ирэмлэгдэж байсан. Тэгээ ерөөдөө бол 2020 онд бол аймгийн даргын үйл ажиллагааны хөтөлбөр батгдсан. За энэ дээр бол бид нэр суур төвшөнгөө бол тодорхойлж ямар зорилт тавих вэ, ямар арга хэмжээ хийх үү гэдгээ тодорхойлоод шудраг байдлын үнэлгээгээ ямар байвал өсөх боломжтой вэ гэдэг олон арга хэмжээг бол төлөвлөсөн байна. За тухайлах юм бол иргэнд шууд үйлчлэгээ үзүүлдэг 8 байгууллага байна. Аймгийн төв дээр газрын харилцаа барилга бол улсын бүртгэл татвар гэх мэт. За мөн суманд нэг цэгийн үйлчлэгээ гэж байдаг. Тийм иргэн шууд үйлчлэгээ үзүүлдэг. Эдгээр мөн байгууллагуудын анхан шатны нэгж. За энэ дээр бол бид нар бол харилцаа хандлаган дээр анхаарах, шуурхай үйлчлэх, иргэдэг чирэгдүүлэхгүй байх, тал тохой татахгүй байх дээр нь анхаарч, үнэлгээний төхөөрөмж, мөн хяналтын камер буюу дууд дүрс бичдэг ийм системийг тавьсан. За мөн аймгийн нутаг зөрчилд үйл ажиллагаа явуулж байгаа 187 байгууллага дээр бол төрийн албаны тухай хууль заасны дагуу үйлчлэгээний стандартаа болгож бол ажилласан байгаа. За мөн уг стандартаа хянах механизмыг бол бүрдүүлж нилээдгүй хяналт тавьж бол ажилласан байна. Мөн хяналт тавихтаа бид нар өөрсдөө тавиагүй. Хөндлөнгийн байгууллагуудаар бол хяналт тавьж гэж ажилласан байна. Дээр нь шудраг байдлын үнэлгээнд бол мэдээж байгууллагын ил тод байдал байгаа. За энэ дээр бол Хинтээ цэгийн сайт дээр бол бид нар мэдээллийн ил тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль заасан дөрвөн үйл ажиллагааны ил тод байдгийг бол бид нар бол албачуулж бүгдийг нь бол эзэнжүүлж ингэж тогтмол бол ингэ цаг хугацаанд нь тавьж ил тод байдлаа бол хангаж ажилласан. Тэгэхээр бол бидний хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гарсан байна гэж ингэж ойлгож байгаа. За нийтдээ бол манай үнэлгээний төхөөрөмж бол нийт 13 албаа хаагчдаар суурилсан байгаа. За манай дээр бол өдөртөө нөгөө 200-аас 250 иргэн орж гарч үйлчлүүлдэг гэсэн давхарсан доогоор дүн мэдээлэл гардаг. Тэгээ яг үйлчлэгийг төрийн байгууллагууд үйлчлэгийг авсан иргэн үйлчлэгийг аваад шууд өөрт нь яг үнэлгээгээ маш сайн дунд муу гэсэн үнэлгээ учраас яг үйлчлэгийг авсан тохиолдолд үнэлгээний төхөөрөмжийг бол заавал даруулж байгаа. Үнэлгээг нь бас өгүүлэх тийм та миний
ажилд үнэлгээ өгнө үү гэсэн бас тийм албан агчдаас өөрсдөө бас үнэлгээ хамгийн гол нөгөө даруулахын тулд бас одоо шууд хүмүүсийг дарж гэдэг юм тэгэхгүй та миний ажилд үнэлгээ өгөөрэй гэд хэлээ. Тэгээ одоо үнэлгээнийхээ дүнг бас даруулаад ингээд яваад хэвсэн байгаа. Тэгээд нөгөө үнэлгээнийхээ дүн мэдээлэл болохоор нөгөө 5 хоног тутамдаа яг юуны нөгөө ажилтнаар гэж шүүж гаргаад тэгээд бид нэр өөрсдөө бас дотоод одоо нөгөө групп чата тэрэндээ бас дэлгэрэнгүй мэдээлэл тавиад за дунд мууг нь болохоор шууд яг тухайн удаа камера шүүгээд тэгээд яг ямар эргэн тавьсан мэн эсвэл асуудал яг гарсан мó гэдэг тэр нь тэгж шинжилгээ хийхэд дор тэгээ явж байгаа. Үндэсний хэмжээний судалгааны орон нутгаас анхудаага манлайл үзүүлсэн хүчин зөвлөл 2021 оны 4-р сараас эхлэн төрийн байгууллагууд сумдаа үнэлгээний төхөөрөмжийг нэвтрүүлж эхэлсэн байна. Өндөр нэгтршилтэй камера, дууны төхөөрөмж бүхий уг төхөөрөмжийг суйрлуулснаар төрийн албан хаагч иргэний хооронд маргаан үүссэн тохиолдолд маргааныг эрх бүхий албан тушаалтан газар дээр нь шийдвэрлэх, эрхэн өөр төлчөж буй төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх боломжийг олгож байгаа юм а. Үнэлгээний төхөөрөмж байрснаар бол одоо иргэд бол одоо үйлчлэгээ авсандаа одоо сэтгэл ямар байгаагаа илтгэж одоо баярлалаа гэд хэлээд үйлчлэгийг авдаг байсан. Одоо энийгээ одоо энэ төхөөрөмжн дээр сайн муу дунд гэсэн үнэлгээгээр өгдөг бас энэ бол их даваа талтай байгаа. Тэгэхээр зарим тал дээр бол бас хүмүүс сайн дарж хөвшөөгөө болохоор одоо үнэлгээ өгөхгүй байгаа тохиолдлууд бол бас 50%-аас илүү хүмүүс нь бол өгж хөвшөөгөө байдал байгаа. Ондоо хүн болгон авсан үйлчлэгээнд үнэлгээгээ өгөөд явах юм бол бас одоо тухайн албан хаагч хэр үр дүнтэй ажиллаж байгаа вэ гэдгийг бол бас дүгнэхэд бас нөлөө үзүүлэх байхаа л гэж бодож байна. Маш сайн дунд муу гэсэн үнэлгээнүүд байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр бол хүмүүс бол их хвчлээ ерөнхийдөө маш сайн л гэсэн үнэлгээнүүд арддаг. Тэгээд дарахгүй байгаа ер нь бол бас энэ дээр өдөрт тутамдаа бол маш олон үйлчлүүлэгчтэй байдаг болохоор бас тэр болгоо ингээд дараараа та үнэлгээ өгөх ёстой шүү гэж шаардаад байж бас чадахгүй бас зарим тохиолдолд мартан зарим хүмүүст нь бол хэлнэ. Тэгээ хэлээд л явж байгаа да ер нь бол тэгээд дараараа үнэлгээ өгөөрэй. Үйлчлүүлсэн сэтгэл чи ямар байна энэ дэр үнэлгээг өгөө шүү гэд тайлбарлал явуулж байгаа да. Заримдаа бол ингээд мартчихад бас даруулахгүй байгаа тохиолдол бас байгаа. Өнөөдөр бол гайгүй байлаа нөө хүмүүсийн очирч гисэн гайгүй. Тэгэл ер нь бол түргэн шуурхай байлаа. Тийм. Тэгээд энэ нөгөө үнэлгээ дардаг бас надад их таалагдж байна. Ягаад гэвэл зарим тохиолдолд нөгөө үйлчлүүлэгчдээсээ болоод ч юм уу тухайн нөхцөл байдлаасаа болоод үйлчилгээний ажилтнууд бас нэг хандлага нэг өөр байгаад идэв штэ тийм. Тэгэхээр тэр тохиолдолд бас нэг өөр дарна. Ийм тохиолдол одоо нэг түргэн шуурхай байгаа тохиолдолд нэг өөр дарна. Тэгэхээр энэ үнэлгээ дардаг бол айгүй зөө гэж бодож байна надад. Улсын бүртгэлээс ингээд юугаа аваад одоо улсын бүртгэл бүрэн бүтэн надад ойлгуулж хэлээд ингээд ажлаа амжуулаад одоо ингээд халамж дээр очиод халамжаасаа ингээд мэдээлэл авч явж байна л да. Ерөнхийдөө харилцааны хувьд бол айгүй сайн штэ эднэр ч. Тэгээ одоо ингээд ажлаа амжуулчаад ингээд явж байна. Зөв нэг өөрөө нэг ажлаа бүтээж аваа өөдөөс харьцаж байгаа харьцаа тэгээд юу болохоор чинь бүгдээрэнд нь л угаасаа тий сайн л гэж хэлсэн шүү дээ. Тийм тиймээс бас өөр ямар нэгэн тийм сэтгэл дундуур байх юм бол би бас шал ондол юм дарах байх л та тий. Энэхүү үнэлгээний төхөөрөмжийн ач холбогдол нь төрийн албан хаагчийн ажлын үр дүн, бодиттой үнэлэх, урамшуулах, алдаа дутагдал гарсан бол хариуцлага тооцох асуудал төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэгжиж үнэлгээг сар бүр олон нийтэд мэдээлдэг байна. Хинтээ аймаг 2019 оны шудраг үнэлгээний байдлаар 75.6 буюу 62 байгууллагаас 24-р жагсаж байжээ. Өндөрхөө мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн мэдээллийн хөтөлбөрөөр эргэн уулзлаа. Түр баяртай. Та бүхэн өндөрхөө телевизийн эфирийг үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү?